Хэдтэй? 16. 16. Түрэг өгтөө. 11. За хоёр ингээ хажуунаас чи мөргөө унахчвал хин гимтэх юм. Хоёр өөрсдөө л гимтэн. Чи яагаад усын дугааргүй? Дуу чимээ багтаа. Тэгээ гинт тэнцээс 4-5-аар гарч ирээд. Наач амар хүндрэлтэй байгаа шүү. Хатад чирээсээ тэгэл энэ тэндэгээр гараад ирнэ. Нийслэл Улаанбаатар хотод өчигдрөөс буюу 4-р сарын 10-наас эхлэн 2 болон 3 дугуйтай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцсон. Эрхийг нээсэн байдаг. За тэгвэл хэрвээ та миний хажууд харагдаж байгаа энэ хүү тийм ээ түрээсийн скутерыг унахыг хүсэх юм бол та заавалчгүй дугуйн замаар хэрвээ таны зорчиж байгаа бүс нутагттай дугуйн зам байхгүй байгаа бол автозамын 1-р игнэний баруун хэсгээр нь заавалчгүй зорчих ёстой болж байгаа. Нийслэлийн засаг даргын захирамж гараад за 2 болон 3 дугаар тээврийн эрсдэл хөдөлгөөнийг одоо хязгаарсан байж өнөөдрөөс одоо ингээд захирамжийн хугацаа дуусаад ингээд хөдөлгөөнд орцож эхэлж байна. Дулааны удирдал эхэлж байгаа толгойгоор түрээсийн 2 болон 3 дугаар тээврийн эрсдлүүд гарч эхэлнэ. За эдгээрийг иргэд байна унахтаа яах вэ гэхээр заавал 16 наснаас 1-р дээш насанд хүрсэн иргэн одоо e-Mongolia аппликейшн тусламжтайгаар унж хэрэглэнэ. Дээрээс нь унахтаа та ундаг дугуйн замаар унж хэрэглэнэ. Хэрэв ундаг дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун гартлыг нэг осондоо явгууны замаар огт явахгүй л гэсэн үг. Бидний хил занчнаар хүмүүсийн занчнаар сурон гэдэг байгаа тийм. Энэ зүйлийг мөн адилхан 18 наснд хүрсэн англитай хүн унж хэрэглэнэ. Тэрнээс биш таны 10 жилийн хүүхэд унж хэрэглэхгүй. Эцэгчүүдэд зөвлөж хэлэхэд бити худалдаж авч өгөөрэй мөн бити унуулаарай тэдгээрээ нь хяналт тавиарай гэж одоо сэрэмжлүүлж хэлбэр. Хэдтэй? 16. 16. Түрэг өгтөө. 11. Хэд үрдгээ? 40. Хамгийн дээдл нөө? Тий. Та хүрчихсэн нөө? Хөө. Хүрээгүй. Тий. Тэгээд нөгөө 2 хүн суух болов уу? 2 хүн суухгүй шүү дээ энэ мопед английн сундалж байгаа. Асраа авгаадагч дуудаарай. За хоёр ингээ хажуунаас чи мөргөө унахчвал хин гимтэх юм. Хоёр өөрсдөө л гимтэн. Тийм үстэй. Ээж авчин санаа зовно өөр араас чи өөр хин санаа зовхгүй шүү. Насан туршаагүй хүүхдэд одоо суран буюу захилгаан хөдөлгөөртэй тэр 4 кВт-аас дээш хүчин чадалтай 50 км/цагаас дээш хурд гаргадаг мотоцикл ангиллын 2 болон 3 дугаар тээврийслэг унуулсан тохиолдолд ирэхгүй идэхэд тээврээс унсан гэдгээр зөрчлийн тухай 14-ийн 7-гийн 1-ээр 400 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөнд дүргээр торгоно. Энэ хөдөлгөөний багтаамж нь хэд вэ? 125. 125 гэх мотоцикл ангил багтуун байна тийм үү? Тэгээд мотоцикл ангил багтчихж яагаад усын дугааргүй? 125 ордог юм уу? Орно шүү дээ. Та болохоор мопед гэж үзээд байгаа юм байна шүү дээ. Тий. 125 хөдөлгөөртэй мопед гэж байхгүй тийм. Цаашдаа хөдөлгөөнд орж болохгүй болчихно. Яагаад тэгэхээр тээврийн эрсдэл ангил багтаж чинь тийм үү? Тээврийн эрсдэл ангил багтчихаар заавал улсын дугаар шаардлагатай, гэрчлэгээ шаардлагатай болох нэ дээ. Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа мопед, сурон, скутер зэргийг жолооч нар нэлээдгүй шүүмжилдэг. Яагаад вэ гэхээр дуу чимээ багтаа учраас осол аваар гарах их өндөр эрсдэлтэй болдгоо гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл бид жолооч нараас байр суурийг нь тодруулъя. Ер нь бие биенээ харилцан хүндэж явахгүй энэ хажуу талаас гинт орж ирдэг жолооч нь харж амждаг. Өндөрлөлтөө байдаг. Бараг тэдрээс хайж явчихсан зөө. Дуу чимээ багтаа. Тэгээ гинт тэнцээс 4-5-аар гарч ирээд. Тэр машин хоёр талаар ингэ зэрэг дээр гараа явчихдаг. Наач амар хүндрэлтэй байгаа шүү. Хатад чирээсээ тэгэл энэ тэндэгээр гараад ирнэ. Ямар ч дуу шүү байхгүй л тэр мотоциклоос 7 дээр байгаа шүү.